За сайн бацгаана уу? Миний шинжилгээний тавтай Марил. За би хэд хоногийн дараа Нью-Йорк, LA явах гэж байгаа болохоор хувцснуудаа бэлтэх гээд байж гин. Тэгээд бичлэг хий гэж бодлоо. LA-д 4 хоноод тэгээд Нью-Йоркт 4 хоног болохоор 8 хоногийн хувцас хэрэгтэй. LA-д амар халуун байгаа баг. Ер нь бол 30 градустай байгаа. Нэлийн 100-ны хувцас авч явна. Тэгсэн чинь Нью-Йоркт болохоор нэлээд хүйтэн 11 градус 12 градус байх шинжтэй байгаа хгүй тэр 4 хоногт нь нэлээд дулаан хувцас авч явах хэрэгтэй болчиход байгаа. Тэнгүүт LA-д болохоор нэлээд нэмгэн хувцас авч явах хэрэгтэй болчиход байгаа. Хувцас авах болохоор миний чемодан зай хэрэгтэй. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа пак хийцгээе. Ямар ч гэсэн авч явж магадгүй гэсэн хувцсуудыг гаргаад тавьсан байж гин. Бид нэр ч гэсэн аль хэдийн ер нь бол цөөхөн хувцас байна. Тэгээд бүр цөөхлөөд бэлтцгээе. За миний бас нэг баримталж байгаа юм нь болохоор нэг хувцсыг нэгээс илүү өмсөх бодолтой байгаа. Тэгээд ямар ч байсан айлуулах цөөхөн хувцас авч явна. Миний бодсон гутал болохоор эхлээд энэ миний Kate байна. Converse. За энэ бол мэдээж бүх юм дээр цогцох нь ойлгомжтой. Халуунд сэрүүхэнд өмсчиж болохоор гутлахлахоор бас ер нь бол авч явъя гэж бодоод байна. Гэхдээ бусад хувцснуудаа бас сонгож иж болъё. За энийг бол батны авч явна. Энэ бүр үнэхээр тухтай. Миний дуртай сандал энийг бол би 100 байнга өмсдөг. Одоо элит өдөр болгон өмсөе л гэж бодож байна. Бас миний Salmons миний хамгийн их өмссөн гутал, хамгийн их өмсдөг гутал. Тэгээд маш тухтай. Water repellent. Тэм hiking зорилттой болохоор бас тийм амьсгалдаг, тийм тухтай агаарын солилцоо явуулцдаг тийм гутлаагаа энэ нэг сонголт маань. За тэгээд дараагийнх нь энэ Sambas. Энийг ойрд би бол дандаа өмсөж байгаа. Бас авч явна гэж бодоод энэ дөрвийг дөрүүлэн л авч явъя гэж бодоод байна. Гэхдээ нэгийг хасах хэрэгтэй байгаа байхгүй юу? Би эндээс аль нь миний хувцснуудтай илүү зохицохыг харж агаад бодож агаад өмсөж үзэж агаад болъё гэж бодож байна. За гутал бол нэг иймэрхүү 5 цүнхний сонголт байна. Тэгээ би 2-ыг авч явна гэж бодож байна. Энийг бол авч явна л гэж бодож байна. Би угаасаа онгоцонд carry on авч явахгүй зүгээр энэ цүнхтэйгэл явчихна. За энэ болохоор миний Oland гээд брендийн цүнх байгаа. Тэгээд энийг ингээд Osrin strapping салгаад тэгээд дийш нь хийгээд backpack болгочих болдог. Тэгээд энийгээ backpack болгоод аваа явчихна. Энэ бүр хэмжээ энэ төр маш сайтай, багтаамж маш сайтай. За тэгээд дахиад 2 цүнх сонгох хэрэгтэй. 4 цүнхнээс. За эхнийх нь сонголт гэвэл энэ байна. Миний энэ Telfar-ийн bag. Ийм crossbody mini bag маш жижигхэн. Тэгтээ багтаамж маш сайтай. Нэлээд их юм орчдөг. Бас нэг сонголт нь энэ Martens-ийн бас crossbody жижигхэн цүнх байгаа. Энэний асуудал нь болохоор юу ч багтдаггүй. Нэг утас түлхүүр ороод болчдөг тийм багтаамж бол муутай. Тэгээ энэ болохоор энэс энэ борн жижиг харагдж байгаа мөртлөө хамаагүй их юм багтаадаг. Тэгэхээр энэ борыг авч явж магадгүй. За ямар ч байсан Martens-ийг бол авч явахгүй нь баталлаа. Тэгээд дараагийн цүнх нь болохоор ийм цүнх байгаа. За энийг авч явж магадгүй юм байна. Яг л миний хувцснууд тийм улаан жижиг сажиг дитейлтэй болохоор улаан цүнх хэрэгтэй юм шиг санагдлаа. Тэгээ тэрнээс гадна энэ нэлээд багтаамж сайтай. Маш их юм орчин тэгснэ. Бас ингээд эргүүлээд дотортлын эргүүлээд ингээ хоёр талаар нь зөөдөг цүнх байгаа. Энэ бол нэлээд practical цүнх болохоор энийг бас авч явъя гэж бодож байна. Энэ хоёр улаан цүнхээ авч явна. Бас энэ хар
shoulder bag байгаа. Би энэ Ralph Lauren-ийн энэ цүнхэндээ шиг дуртай. Яа тэгвэл энэ маш их юм багтдаг. Ингээд хит хитэн гаднаа ийм халаастай болохоор айгүй амар идэг. Тэгээд би энэ тасалгаатай practical цүнхэнд ер нь дуртай. Тэгээд энэ бас юм зүгээр л ийм энгийн basic хар өнгөтэй болохоор ер нь бол юм дээр цогцчих юм байна. Энийг авч явахаар шийдлээ. Угаасаа миний авч явна гэж бодсон байгаа хувцснуудаас бор өнгөтэй цогцохоор хувц угаасаа байхгүй мэн. Би бор өнгийн юм угаасаа өмсдөггүй. Тэгээд энийг нэг хавар намаар өвлийн үед л хав хар хувц өмсөж байхад л дэжгүй харагдтыг. Тэгэхээр энэ бол нэг хэрэгтэй биш маань энийг хаслаа. За би энэ юпгийг авч явна гэж угаасаа бодсон байгаа байхгүй юу? Энэ болохоор ийм micro tiny skirt. Тэгээд энэ юпг үнэхээр cute. Тэгээд Вьетнам брэндээс авч ирсэн. Угаасаа авч явна гэж бодсон байгаа болохоор бусад топнуудаа энэ дээрээ өмсөд үзчихье. Тэгээд mix and match хийгээд өмсөхөд цогцгоор байна уу гэд харъя. За энэ топ бол би авч явна гэж бодож байна. Яг энэ outfit бол хөөрхөн харагдаж байна. Тэ. За энэ ингээд бас нэг outfit байгаа. Ингээд энэ юм backless зүгээр юм цагаан топ. Корсет топ нэг өдөр өмсөд. Тэгээд энийг нэг өдөр өмсөд 3 богино юпг авч яваад бол үнэхээр дэмий байх. Тэгэхээр одоо энэ өмсөж байгаагаа авч явахаар шийдлээ. Тэгээд энэ хоёр богино юпгийг хаслаа. Дараагийнх нь энэ топ. Энэ бас Vietnam брэндээс авч ирсэн. Энд дээр тохирох шорт сонгоё гэж бодож байна. Миний шортын сонголт болохоор ийм дөрвөн шорт байна. За энийг болохоор хайк хийхдээ өмсчихнэ гэж бодож байгаа. Энэ болохоор Lululemon-ийн biker short байгаа. Тэгээ надаа matching jacket байгаа болохоор энийг хайкингта өмсөн юм шорт байна. Энэ болохоор ийм баг усны шорт шахуу нэлээд жижигхан. Тэгэхээр нэг practical биш байх гэж бодоод байна. За энэ хоёрын нэгийг л авч явах юм шиг байна. Энэ болохоор ийм Adidas-ийн зүгээр л basic жижигхэн short. Энэ болохоор kids size-аас нь тэгээд kids size L баха. Kids size L байна. Тэгээд thrift store-оос олж авсан. За энэ ч гэсэн thrift store-оос олж авч ирсэн. Нэг баг үнгүй шахуу авчихсан. Юм linen short байгаа. Энэ подолкон дээр бол энэ бол явж цогцохооргүй байна. Тэгэхээр энэ бол худлаа болж байна. За энэ бол юутэйч цогцохоор шорт болохоор энийг сонгосон нь зөв юм байна. Тэгээ би ойрд Adidas дугаасаа дуртай байгаа ийм топ байгаа. Энийг жинхэнэ бийж орохдоо бикинитэйгээ өмсөе гэж бодож байгаа. Пинкийн бикини байгаа. За жаараа бас өөр нэг бикини байгаа. Энэ уг нь байгаа хгүй юу. Тэгээ энийг уг нь авч явъя гэж бодож ирсэн. Тэгсэн чинь тэгээ нэг фан биш юм шиг хитрхи basic санагдаад байна. Энэ нь хамаагүй фан юм байна. Ингээд малгай байгаа. Тэр ингээл дараагийн топ маань энэ байгаа. Тийм corset top. Тэгээ надаа өөр бас corset top байгаа болохоор энэ хэрэггүй гэж бодож байгаа боловч LA-д ч өмсчхөр, Нью-Йоркт ч өмсчхөр топ гэж одоо тэгээ date night ч өмсчиж болно. Зүгээр л гадуур явхад ч өмсчиж болох юм байна гэж бодоод энийг авч явж байгаа. За энэ юг болохоор нэлийн дайчгүй. Оо юу ээ би энэ бикинитэйгээ байгаад байгаа юм шүү дээ. За ямар ч байсан энэ болохоор ийм hobo юг байгаа. Энэ топтой нэлийн дайчгүй л харагдаж байна.
тэ юм байна. Энийг өмдөн дээр өмсчүүл бас cool юм байна. Тэгэхээр энэ юбхийг энэ топик авч явахаар шийдлээ. За энэ бас Adidas-ийн эндээ юм логотой. Тэгээд эндээ юм 3 stripes-тай юм ruffle skirt байгаа. Би ruffle юмд амар дуртай. Ruffle dress, ruffle skirt амар дуртай. Тэгээд онгоцонд өмсөд явна гэж бодож исэн боловч амар их зай эзлэхэр юм байна. Тэгээд бүр хамаг зай эзлэхээр чемдааны бараг талыг нь эзлэхээр тийм том юм жоохон хатуу материалтай байхгүй юу? Тэгэхээр энэ бол худлаа л болж байгаа шиг байна. Энэ үг амар cute. Гэтэ за энэ бол угаасаа худлаа боллоо. За дараагийн урт юбх нь ийм нэлээд урт ийм flowy нэмгэн материалтай ийм юбг байгаа. Баргийн юм дээр гоё харагдчихдаг. Тэгтээ би саяны за энийг бодох хэрэгтэй байна. Бас ийм юбг байгаа байхгүй юу? Ийм сарал урт maxi тэгээ pleated skirt. Гэхдээ миний бусад хувцастай тохирохгүйгээс гадна би хаана өмсөхөө мэдэхгүй байна. Яг аялаад явж байхад тийм practical биш санагдлаа. Энийг авч явна гэж сонгоцсон болохоор энэ бол шал хэрэггүй болчихж байгаа. Хажуудаа slitтэй энэ хажуугаараа онгорхоо байхгүй юу? Хүл гардаг. Тэр амар гоё. Гэтэ энийг аялалдаа авч явах хэрэггүй болчих шиг байна. Энийг аваад явчихж байгаа болохоор энэ ортибүний хэрэггүй юм шиг байна. Энийг хит удаа өмсчих байх гэж бодоод тэгээд энэ хар урт юбхийг авч яваа боллоо. Надаа ийм шорт байгаа байхгүй юу? Тэгэд энэ баг өмдөндөө л орох байх. Миний угаасаа нөгөө шорт жижиг болохоор тэрийгээ угаасаа авч явна. Тэгээд би өмнөд авч явах джинс авч явахгүй баг ганц энийг аваад явчих тийм үү гэж асуудаг байна. Ийм jorts, ийм cargo jeans байгаа. Энийг би бүр байн гомсдог. Энэ миний хамгийн их өмссөн өмд. Маш дуртай dark wash. Тэгээд ийм stitchтэй юмнууд угаасаа гоё идэг. Чинь тийм detail дуртай болохоор за тэр яг хуу хэрвээ би энийг аваад явчих жоо бол энэний хэрэг байхгүй болчихж байгаа байхгүй юу? За бас энийг авч явъя гэж бас бодож исэн. Энэ бас хотлоо болчлоо. Ийм Levi's-ийн baggy dad jeans. За энэ бас ингээ хотлоо болчихж байгаа. Тэгэхээр ашгүй энэ jorts аваад явчиход л болох юм байна. Liverpool-ийн shirt байгаа. За Liverpool-ийн shirt гэснээс би LA, New York тахта алинд нь ийм өмсгөлний дэлгүүр орж өмсгөл аавна гэж бодож байгаа болохоор авч яваад хэрэггүй санагдаад ах юм. Тэглээч надаа энэ байгаа. Энийг баруун авч яваад энэ шарыгаа орхилоо. За би энэ гурваас нэгийг авч явна гэж бодож байна. Эхнийх нь болохоор энэ маань найз Нью-Йоркоос надад авчирч өгч ирсэн. Тэгэхээр би яг Нью-Йоркт өмсөх ёстой юм шиг санагдаж байна. Ийм Chrome Hearts-ийн юм шиг ийм графиктай тэгээд ийм boho chic-ийн чаш юм бэ. Ийм boho стайлны Adidas-ийн уг shirt байгаа. Гэхдээ би сая ботсон чинь яг энэний short хөлбрийг аваа явчихж байгаа болохоор нэг баахан Adidas-ийн юм одоо өмсч яваад яах вэ? Миний амьдралдаа өмсчихсэн хамгийн чанартай подолк. Бүр маш гоё материалтай, хийц маш сайтай. Тэг би энийг хэтэрхий их бас өмсөд байгаа гэж ойрд бодоод байгаа болохоор энийгээ сонголоо. Гэхдээ энийг бол би энгийн үед бол зүгээр л байнга өмсдөг. Тэг миний энэ подолкийг өмснө гэж бодож байхдаа бас нэг бодсон байсан юм аа. Энэ эртүүд энэ Helmut Lang-ийн ийм leather detailsтэй харагдаж байна уу? Энийг өмсөд явбал яг тийм Tumblr era girly болох гээд байгаа. Тэгээ тэгж гинөө яг Converse өмсөд дараагийн авч явъя гэж бодож байгаа юм байна.
Энэ parachute pants бол хэрэгтэй байна. Тэгээ би чинь ялангуяа урт өмд авч явахгүй дан жорц авч явж байгаа болохоор ямар нэгэн тийм суулын өмд бол хэрэгтэй байна. Тэгэхээр parachute pants авч явахаар шийдлээ. За одоо надад бэлдсэн юм гэвэл 2 leggings маань л байна. За тэгэхээр энэ болохоор зүгээр л basic TNA leggings flare leggings аа. Энэ ингээд адилхан үүрэгтэй мөртлөө арай илүү фон агаад байгаа байхгүй юу? Арай илүү cute. Тэгээд нэлийн dark navy болохоор надад таалагдаад байгаа. Тэгээд ингээд арта pink зэ. За би энэ leggings авч явах юм байна уу? Энэ хоёрын ингээд өнгөнж цогцчлоо ер нь. Яг адилхан shade биш л та. Гэхдээ ерөнхийдөө ингээд өмсчхөр юм байна. Нэг beach дээр өмсчин эсвэл халуун бахад зүгээр л дээрээ шидэд өмсчин. Нэг $3-аар thrift-лжсэн. Тэгээд энийгээ байнга өмсдөг. 100 бол beach дээр байнга өмсөн шүү дээ. За өөр гадуур хувцас гэвэл ганц энэ аваа л да. Тэгээ энийгээ болохоор авч явахаас өөр аргагүй гэж бодоод байгаа. Одоо Нью-Йоркт бороо орно гэж байгаа шиг. Тэгэхээр одоо энэ бол заашгүй хэрэгтэй. Тэгээ би уг нь black bomber leather jacket manifest хийж байгаа. LA тийм үү Нью-Йоркт thrift-лж явж байхдаа олно гэж бодоод manifest хийж байгаа. Гэхдээ одоо олдохгүй бол одоо Нью-Йоркт дараад явалтай биш гэд энийг авч явахаас өөр аргагүй гэж бодоод байна. Алгаа байна. Arc'teryx юм алгаа. Энийг бол нартай үед өмсчих واخ уу. Энэ ингээ миний LA-д өмсөх хувцснууд. За энэ миний Нью-Йоркт өмсөх хувцснууд. Parachute pants, blue jacket хоёр болохоор хэсэгтэй өмснө. Тэгээ энэ авч явах жижиг цүнхнүүд. Энэ авч явах 3 гутал маань байж гин. Ийм сайхан авсархан цүнхэн авч явахаар боллоо ашгүй. Энэ бичлэгийг аяллаасаа ирчээд эсвэл аялалтаа явж байхдаа оруулах бах. LA, Нью-Йоркт бас шопинг хийн. Зөндөө шопинг хийн, thrift store-уудаар зөндөө явна. Тэгээд бичлэг хийх байх гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа баяр таа.